Сэтгэлийн дэм аян өрнөж байна. Өнгөрсөн 100 гантай байснаас манай орны ихэнх нутгаар өвсний гарц муу байсан. Үүнтэй холбоотойгоор энэ жилийн өвлжилтийн байдал мал сүрэг болон малчтад хүндхэн болж байгаа. Энэ байдлыг хэрхэн давах талаар өнгөрөгч даваа гарагийн удирдах ажилтны шуурхай цуглааны үеэр аймгийн засаг дарга аймгийн онцгой комиссийн ажлын хэсгийнхэнд ажил эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өгсөний дагуу малчтад хэрэглээний мал сүрэгт өвсдөжээлийн хандив аяныг аймагт өрнүүлж эхлээд байна. За Булган аймгийн хэмжээнд өнгөрсөн 2015 оны дуншлаг бол таар байсан. Гандуу байлаа. Тэгээ энэтэй холбоотойгоор энэ 15-аас 16 оны жилч өвлийн хэмжээнд бас цас их орлоо. Дээр нь бас хурдан гандуу байсан учраас малчт банаас өвс тоос бэлтгэх энэ тал дээр жоохон бас дутагдaltaй байсан. За аймгийн хэмжээнд бол нөөцлөх бол өвсөө бол нөөцлсөн. За сумдууд манаас тодорхой хэмжээний өвс нөөцлсөн байсан. Гэхдээ өвснөөс гадна энэ малчтад бас сэтгэлийн дэм тусламж үзүүлж байгаа. Энэ бас мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олонд бас талархаж байна л да. Энэ арга хэмжээг бид бас аймгийнхаа хэмжээнд зохион байгуулахаар бас төлөвлөлөөд ингээд төсөл байдлаараа байж байна. Бэлтгэж байна. Бас ингээд аймгийн засгийн түүний хамгийн азагдсан засгийн зөвлөлийн хурлаар танилцуулаад ингээд эцсийн шийд гарнаа. Ингээд бас мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олонд бас баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Энэ ажлыг дамжин Булган аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш ажилчид, оюутнууд лааш, шуданц, нойлын цас, давс, гомн гээд хүнсний бүтээгдэхүүн, оёдлын ангийн оюутнууд бээлийн малын илгэвч нэмнээ ойж хандивлаа. За 2016 оны 2 сарын 15-нд хөдөлмөрийн сайдын албан даалгавраар хөдөлмөрийн яамны харьяа бүх байгууллагууд улсын хэмжээнд үйлжилт хүндэрсэн 98 сумдын малчтад туслах хандив аяныг байгууллага бүр дээрээ зохион байгуулах юм албан даалгавар ирсэн. За үүний хүрээнд бол манай Булган аймагт хөдөө аж ахуйн мэсүүдийн багш ажилтан суралцагчид энэ хүү аянд нэгдэж 2 өдрийн туршид хандив аяныг сургууль дээр зохион байгууллаа. Энэ хүү хандив аянаар цугларсан 500 мянган төгрөгийн эд зүйс бараа материалыг өнөөдөр аймгийн онцгой комиссд аль биесээр хүлээлгэж өгч байна. Тэгээ энэ хүү аянд бас манай Булган аймгийн нийт байгууллагууд ард иргэд маань бас идэвхтэй хамрагдаж оролцохыг бас үгээр уриалж байна. Манай сургууль Булган мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгаа. Тэгээд ингээд Булган аймгийн онцгой байдлын газраас зохион байгуулсан зуудын хүндрэлтэй байгаа сумдад тусламж нэмжлэг өөх үүднээс сургуультай аян өрнүүлээд ингээд нийтдээ 6-7 төрлийн илгэвч нэмнээ бэлэг гэх мэт 7 төрлийн тусламжийг багш ажилчид оюутнуудынхаа хүчээр ингэж энэ хандив өргөж байгаа. Ингээд энэ хандивыг мөнгөнд өнгөөр үнэлээд үзэх юм бол сая орчим төгрөгийн хандив тусламжийг Булган аймгийнхаа сумдад хүндрэлтэй байгаа өрх айл өрхөд үзүүлж байгаамаа. Ер нь бол бусад байгууллага бас энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцоосоо гэж уриалахаар байна. Энэ аян төлхөө хүүхдүүдийгээ дээрээс нь бас оюутан суралцагчтайгаа тэгээд мэргэжлийн сургууль гэдэг утгаараа оёдлын ангийн хүүхдүүдээрээ бүх илгэвч нэмнээ бэлэнүүдийг оюулсан байж байгаа. Нийтдээ 2 сая орчим төгрөгийн сэтгэлийн бэлгийг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлагууд аймгийн онцгой комиссд хүлээлгэн өглөө. Аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт оюутан багш ажилчдад талархаж байгаа. Цаашдаа олон байгууллагууд дэмжин энэхүү аяныг өрнүүлнэ гэдэгт итгэж байгаагаа аймгийн онцгой комиссийн ажлын хэсэг илэрхийллээ. Булган аймагт энэ жил 2016 онд манай 3 сая 200 мянган мал өвлжиж байна. Ер нь өнгөрсөн онд учирсан ганцуудын ганы бэрхшээл маань энэ өвлөлдөө бол бас сасан цагаан зуудын хэлбэр бас үргэлжиж байгаад маш их харамсалтай байгаа. За энэ өвлөлтийн бэрхшээл үүсгэж байгаа ганц юм бол цас үнэхээр их орж эхэлж байна. За өнгөрсөн биемний гар гэхтэл аймгийн хэмжээнд бол 10-аас 20 см цасны зузаан нэмэгдлээ. Энэ бол хүндрэл бэрхшээлийн хийг дагуулж байна. Одоогийн байдлаар биднэрт ирсэн мэдээгээр бол 6000 гаруй мал хоригдчиод байна. За бод малын хээл хаялт бас явагдж байна гэсэн ийм мэдээлэл ирээд байна. За энэ хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд малчид маань нэлээд сайн хөдөлмөрж байгаа боловч бид бас зохион байгуулалтайгаар зарим тусламж дэмжлэг ажлыг зохион байгуулж байгаа. Улаан цагаал Улаан нийгэмлэг дэлхийн зүүн олон улсын байгууллага за мөн байгууллага хамт олнууд тусламж дэмжлэг үзүүлж эхэллээ. За өнөөдрийн байдлаар Булган хөдөө аж ахуйн эмсүүд, Булганы төвийн эмсүүдээс 2 шахуу төгрөгийн тусламж дэмжлэг бараа материалыг малчидаа хөргүүлэхээр онцгой байдал дээр авчирч өгöd байна.